Сайн намайг алхам гэдэг өнөөдрийн мэдээг хүргэе. Би намастай явж сургууль 4 жил багшилж байна. Тэрний хажуугаар би йогийн спортын тэмцэж байна. Энэ жил болохоор би Монголын анхны олон улсын эрхтэй шүүгч болсон. Тэгээд манай холбоо нь олон улсын йогийн спортын холбоонд 2017 онд эхэлсэн. Түүнээс хойш 2 жил удаа улсын хэмжээний тэмцээн зохион байгуулсан нэгэнд би өөрөө оролцож үзсэн. Тэгээд аврал болсон. Тэгээд дараа жил 2018 онд Бээжинд болсон дэлхийн аврагт оролцоод энэ тэндээс оролцож исэн дэлхийн мэргэжлийн тамирчид байсан. Тэгээд би амар их санаж исэн. Яг олон хүний урд ингээд тайзан дээр гарахад ингээд аягүй санаад гэтээ өмнө нь олон жил йогаар хичээлсэн болохоор анхаарлаа амьсгал дээр ингээд тогтоогоод яг тэр дундуур ингээд гарч чадсан. Тэгээд би энэ туршлагаасаа ингээд хараад үзэхэд ер нь хинч йогаар хичээлдэг байсан хүмүүс энэ тэмцээнд оролцож чадах юм байна гэж харсан. Тийм учраас би энэ йогийн спортоо Монголд хөгжүүлээд шүүгчээ хийгээд хүмүүсээ тасалжуулаад цаашаа явъя гэж бодсон. Учир нь энэ манай Монголын йогийн спортч гэлтгүй олон улсын йогийн спортын холбоо нь ирээдүйд 2028 онд болох Олимпийн нэг төрөлд орохыг зорж байгаа болохоор би нэг үнэхээр ирээдүйтэй байна гэж харж байгаа. Ягаад гэвэл над шиг зөндөө олон хүүхдүүд залуучууд байгаагаас гадна энэ манай йогийн спортын төрөл дотор зөндөө насны ангиллал нь маш олон төрлийн хүмүүс оролцох боломжтой. Тийм учраас би хинч хийж чадна гэж бодож байна. Бас йогийн олон улсын йогийн өдрийн мэдээг хүргье. Намасте.